За студид иргэн тавтай мэрэл үзэгчтэй. Бид энэ хэсэгтээ үргэлжлүүлэн туршилтаа та бүхэнд танилцуулж хийж үзүүлэх болно. Тэгээ студид маань студиурын сурагч болох мөнх хүчрэл их шиглэн нар ирсэн байна. За өглөөний сайхан амарцгаав. Сайхан амарцгаа. За өглөөний хичээлэн сайн уу? Тий. Сая 1 сарын 27-нд хичээл орсон. Сайхан амарсан уу? Амарсан. Хичээлэн орсон чи ямар вэ? Өнөөдтэй бол зөндөө гоё. Гоё явах тий. Тиймээс хичээл бас нөгөө нэг хичээл ингээл орж эхлээл шин зүйлүүд бас үзэхээр их гоё байдаг шүү дээ. Ялангуяа физик хичээлийг сонсно. За өнөөдөр та хоёрын хийж танилцуулах байгаа туршилтууд маань ямар туршилт байдгийг хоёр маань танилцуулвал. За би болохоор хиймийн туршилт хийх байгаа. За энэ нь болохоор нуурын давсыг нэрх аргаар цагаан давс гаргаж байгаа гэсэн үг. Оо за. Би хүрэн байцааны индикаторын усамтлыг ашиглан усамтлын хүчлэг, саармаг, суйрлаг шин чанарыг тодорхойлох туршилт гинэ. Тэнд бүр маш олон шингэн зүйлүүд байна тий. Жүүс байх шүү гэн тий. Тэр шаранхтын Зүржин шүүс. Зүржих байна тий. Тарг ус байгаа юм. Тий. Тэгээд нэг орчныг нь тодорхойлох туршилт. Лимоны хүчил байна тий. За тэгвэл хамтдаа эхлүүлцгээе. За хамгийн ихнийх нь болохоор энэ ч бас нэгэн ажиллагаа ихтэй учраас эхлүүлж ийгсэн тий. За бидэрт нуурын давс, хариулын таваг, цэвэр ус, юулуур тэгээд ийм кофений шүүлтүр байж болно. Тийм шүүлтүр тас хэрэгтэй. Тэгээд одоо ям халдаг байхад л хэрэгтэй байна тий. За эхлээд энэ цэвэр усан нэрийг хэдүүлээ. Нуурын цэвэр ус. Нуурын давсаа жоох гэж болно. Энийг хасах хэрэгтэй юу? Гүү хасахгүй. Энийг үү? Тэг энэ дээр хасгаж нөгөө ууршуулна гэсэн үг. Энийг хасах юм. Түр бий. За арай болоо юм тий. За. За бид танилцуулъя. 2 г одоо давс хэрэгтэй гэдэг хэдүүлээ одоо тэрийг туршил үзье. Сайн ууршуулах хэрэгтэй учраас сайн уусгах хэрэгтэй юм. Хансан уусмал ботл нь одоо уусгана гэсэн үг. Тийм. Усандаа уусгаж өгч тийм. Энэ бол зүгээр цэвэр ингээд ууссан шүү дээ тий. Хүндний. За түүн дээр болохоор нуурын давс. Нуурын давс хийсэн юм тий. Одоо холимог давс гэсэн үг нь бол бохирдолтой. Харин өнгө нь нэлийн өөр харагддаг тий. Жохон бараан тал руу. Тэгээ энэ доор нь тунж байгаа эс шороо нь болохоор усан дүүл үсэх хатуу бод учраас энэ маань гетероген холимог болж байгаа гэсэн үг. Тим нэртэй холимог. Тэгэхээр одоо үүдийн саяны дээр эс жижиг шороо ингээд юм бохирдлын юм зүйлүүд бол энэ усан дотор уусахгүй шүү дээ тий. Тийм. Ямарсан давсаа бол бүрэн уусгах хэрэгтэй юм. Давсаа сайн уусгах хэрэгтэй. Хансан уснал болтол нь сайн уусгана. За дараа нь болохоор нэг аяг гавж агаад үйлүүрээ дотор нэгээд нөгөө юу байх юм биш бохирдлын шүүж авах гэсэн үг. За. Юу нууссан уу? Тий, одоо ууссан баха. Одоо эс шарааг нь ялгаж шүүх аргаар ялгаж авах гэсэн үг. За одоо ингэ зөөлөн хэрэгтэй. Аяг нь халбган дээр ерөнхийдөө ингээд зүүлэх хүчин жоохоос харуулад тий. Ягаа ингэ зүүлж байгаа гэхээр энэ уусмал дотор байдаг гис шороо маань одоо хүчтэй хийсний улмаас энэ юулийнхаа цаасыг нэвтэлж гарах магадaltaй дээ учраас ингэ зүүлэх хэрэгтэй. За. Ингэ жоохон шүүтэл нүлээ. За тий. За ингээд хүлээж идэх үү. Тэр наа хэсэг чинь ингээд энэ дотор байгаа шингэн маань ингээд дууссан учраас тий. За тэгвэл энэ юулүүрээр ингээд бүрэн болтолно. Бараг болчихж байгаа юм шүү. Жоохон жоохон лавчвал тий. Тэгээ энэ уусмал маань шүүгдэж гарч байгаа учраас энэ маань гомогийн холимог болж байгаа гэсэн үг. Одоо бохирдлоос нь шүүгээд гомогийн холимог болж байгаа. Тэгээ одоо энэ шүүгдэж гарсан шүүгдэс маань хэрвээ бохир өнгөтэй хിവэрэ байгаад ах юм бол дахиад шүүх хэрэгтэй байна л гэсэн. Тий. Өнөөдөр хэдэн туршилт хийх вүлээ? Нэг туршилт. Нэг туршилт уу? Энэ бос зүйлсүүд нь болохоор яах вэ? Энэ болохоор би гэртээ ингээд цагаан давс хийсэн байгаа. Энэ маань ингэж харагдана гэсэн. Одоо эндээс авч энэ бохирдол маань ингэж гарч ирнэ гэсэн. Тий. За одоо яг энэ цагаан давс гарч ирнэ.
энэ цаанд бас. Тий. Тэгээ одоо хоол хүнсэнд хэрэглэж болох юм. Шууд болно. Шууд Нөгөө болж. дэлгүүрт зардаг одоо давсан Тий. эрүүл мэндэд сайн ямар нэгэн илүү дутуу тийм Хойлц байхгүй тий. тийм учраас өөртөө давсан хийвэл илүү Би шиг асууж чинь. Ха? Болох юм. Болно. Амар юутай л хата. Юу те? Байгалих болохоор илүү Эрүүл мэндийн сүргэнүүд үзүүлэхгүй шүү дээ. Хүн өдөрт оролцоор хичнээн 2 грамм 2 грамм давсах хэрэгтэй тий. тийм. За тэгвэл амслаа шүү. За. Ой арай л их авчлаа яана. За жоох иш ингэж гаргачих. Юу амталж басай. Ха? Жохон юу юм бэ те? Энгийн гэрэн давсагад бол жохон Тийм байгалих болохоор илүү одоо өөр гэх юм уу? арай өөр юм тий. Өөр гэдэг. Одоо хоол энэ төр хоолнд хийлээ гэхэд бас илүү яг гоё амт оруулж өгч чаддаг гэх юм уу? Тийм ээ тий. тийм. За. За сонирхолтой юм байна. За энэ ингээд давсвал ингээд бич. За. За одоо харин үзүүлээ тий. За одоо болохоор Давсан яаж энийг гаргаж авч гаргалаа. хасчих одоо нэр харгаараа ууршуулад усыг ууршуулад одоо энэ дотор уусмал дотор байгаа давсаа гаргаж авна гэсэн үг. Энийг бараг ахын та халаач ивэл хэдэл цагийг хэмжүүл. Одоо энэ бас халцсан байгаа. Sige. За ингээд одоо ерөөсөө уурших нь үлээ л гэсэн үг шүү Уурших дээ. хооронд нь би тайлбарлах Тэгье. юм. За. За хэрэглэгтүүний танилцуулъя. Энэ хүрэн байцны индикатор уусмал үнийг гэртээ хийх боломжтой. Хүрэн байцны дөрөвний нэг жижиглэж чичээд дээрээс нь 1 литр ус нэмж холиод бүтээгчээр буцсны дараа шүүн бэлэн болно. Үүнээр уусмлуудынхаа хүчлэлийг саармаг суурилах шин чанарыг нь тодорхойлж орчныг тодорхойлох болно. За. За одоо уусмлууд дээрээ нэг хаалбаг индикатор уусмлаа хийгээд Аха. Үй. Хоёр албаг их юм. ер нь бол хэд хийсэн л тоо. За. Гэтэ чи хоёр албаг гэж өсгөн тий. За амны албаар 2 хийжлээ. Тэгээ одоо юу болох вэ? Өнгөний өөрчлөлтөөс нь хамаарат Аха. ингээд хүчлэлэг саармаг суурилах шин чанарыг мэддэж авнаа. Тэгснээр Тархин дээр л нэлээд удах юм шиг байна тий. За энэ чи хажууд давс үйлдвэрлээд хэллээ шүү. За тэнд бол одоо өмнөх нь үйлдвэрлэлд нь өдөр хамтдаа харцгаая. Хамгийн цаатлага нь юу юм бэ? энэ хийж ирсэн унда. Тэгээд соодын уусмал, Ингээ хооронд нь хайчих юм тий. зүржин шүүс, Оо энэ чи хажууд чинь. За энэ чи нэг үндэг бэкний чул оруулах юм шүү. За энэ нэр харгуун нь болохоор дотор 2 янз байдаг. За. Эхнийх нь болохоор энгийн нэр харгууд. Энгийн нэр харгуу нь яадаг вэ гэхээр одоо тухайн хоёр бодисын буцлах уурших температурын зөрүү нь их байх юм бол энгийн нэр харга ашигладаг гэсэн. За жишээ нь одоо давс ус хоёр маань давсны буцлах уурших температур нь одоо 1413 градус Цельсиус гэдэг бол одоо усных 100 градус Цельсиус гэдэг. Энэ хоёрын маань буцлах уурших температур маань зөрүүтэй их зөрүүтэйг учраас энгийн нэр харах хэлж байна гэсэн үг гэлээ. За нөгөөдгөө болохоор тийм хэсэгчсэн нэр харах байдаг. Энэ маань нөгөөдгөө хаяа хэсэрэг нь гэдэг. Одоо хоёр бодисын маань уурших буцлах температур маань ойролцоо хэмжээний байх юм бол энгийн хэсэгчсэн нэр харгыг ашигладаг аа шүү. Тийм. Аваад л. За тэнд юу болж байна? Тэр хугацаанд дараа өнгөрөөд нөө тэр өөрчлөлтөд эхэлсэн байгаа. Одоо бид нэр эндээс нь хараад хүчил сармыг ялгаж болно. Хүчлэг орчинд нь улаан тод ягаан өнгөнүүд үүсгэдэг бол саармаг орчинд ягаан, нэг ягаан өнгө, суурилаг орчинд цэнхэр, ногоон, шар өнгөн өөрчлөлт гардаг. Тэднээс нь хараад хамаарад өнгийн pH орчныг тодорхойлдог. Тэгээ P нь болохоор математикийн хэлбэрч H нь ус төрөгчийг тодорхойлдог. Тийм хэлхий. Бид нар одоо ингээс ялгаж сурснараа ер нь бол зөв хоолтой хэрэглэж болно. Зөв хооллохдоо ер нь хүчлэлийг сармаг шүлтлэг тодорхойлж хийгээснээр хүчил шүлтийн биеийн тэнцвэржүүл хүчил шүлтийн тэнцвэрээ хадгалдаг гэсэн үг. Зөв хоол нь өдөр тутмын хоолынхоо 80%-ийг суйрлаг 20% хүчлэлийг байлгаснаар унтраач дээр эрүүл мэндэд тустай энэ бол энэ тэнцвэрээ хадгалаад гэсэн үг.
Тэгээ одоо энэ дээрээс ингээд би ууж байгаа зүйлсүүдийг анзаарч байна шүү дээ. Тийм, За эхнээс нь хол танилцуулъя. Өнгө нь яагаад Хийж үсэн ундаа тод хүрэн өнгөтэй болохоор хүчлэг соодын осмол нь болохоор шүлтлэг. Жүжин шүс нь бас шар өнгөтэй болохоор шүлтлэг. за Тараг нь болохоор тараг сүү хоёр нь саармаг. Тэгээд махны шүүс лимоны хүчил, мөнөчл алюминий цун хүчлэг байна. тийм ээ шууд өнгө нь өрөөд ирчих тий. Яа ойлголоо. За энд болохоор давс маань ерөөхдөө гараад ирсэн байна тий. Тийм, ер нь уур шат сайн гараад ирлээ. Энэ жоох хэсэг нь гарч ирэхгүй. Тэгээ ингээд харах юм бол тэгээ энийг ингээд жоохон гусаад үзэх юм бол гарч ирэх. Нөгөө бидний үсэг юу байгаа таа. Тэглээ жоохон дос хийсэн болон Тийм ээ. Ингээ тий. За нэмэртэл гарч. энэ хоосын юм дээр ч юм уу энэ дотор хийчих юм уу? Болох уу? Эсвэл уусчих юм бол энэ багхан зэрэг юу байх шиг юм тий. Нэг Заган тусаа. Энийг босч чаад өгвөл хийгээд үзэх тий. Оо ингээд босч. Одоо унтраачлаа. унтрац. За унтраач тий. За ингээд давсаа юу яжгаад чиний хувьд болохоор бүр юм ууд давс гаргаад тавьсан юм шүү тий. Тийм би болохоор нөгөө нүрийн давс ахиухан ингээд тэгтээ гэлдээд ирсэн байна. Өнөөдөр болох чинь туршлаар харуулах гэсэн учраас эртхэн багыг цаг туршаад болчихлоо тий. Зя энд ингээд гараад ирлээ шүү дээ. Тэгээ дараа нь энэ чинь зарим юуг нь бол нэлээд жоохон бутлаад өчгөд л юм болох юм тий. Уут саунд хийж жагаад оо за Ингээд сайн хаттсан хүлээвэл бас бүр ингээд нуудаг шиг юм болж байгаа. болчих юм тий. За одоо яг юм бэ. За бидний үсэлд байгаа яг энэ давс маань ингээ гараад ирчих гэсэн. Ахаад илүү удаа хүлээх юм бол яг энтэй ижлэх юм гэдэг болчих тий. Гэхдээ ингээд уутанд хийгээд баг зэргийн ингээд баацлаад ингээд өччих юм бол үүрчих юм лөө тий. Яг өнөөдрийн гаргаж авсан маань тий. За маш их баярлалаа. Тун сонирхолтой төвчлийг бас бидэнд хийж танилцууллаа. Энд чинь бүр давс гаргаад авчлаа шүү дээ тий. Хоёрын хувьд болохоор эдгээр юм туршилтууд нь илүү сонирхолтой санагддаг. Тийм, Хичээл тийм ойлгоход хоёр сэтгэлээ хуваалцвал Химийн туршилтад ашигладаг бид нэг ингээд илүү амьдралтай ойрхон амьдралтай хэрэглэж болохоор туршилтуудыг илүү туршиж үзэх хэрэгтэй. илүү гоё санагддаг баг тий. За энэ За миний хувьд болохоор одоо байгальтай илүү хүний амьдралд хэрэгцээтэй туршилтууд гэдэг болохоор энэ нь илүү гоё санагддаг. та ер нь мэрэгчлээ сонгосон уу? Юу нь бодож үзсэн үү? Инженерчл талаараа юм аа. Талаар инженер. Дагалын Дагалынханаараа. Одоо бол тэгж төлөвлөж байгаа тий. Одоо энэ ч бас тодорхой хэмжээний цаг хугацаа байгаа учраас ахаал судлах бах тий. Цаг үеийн өөрчлөлтөд тусам яг аль мэрэгчлүүд байх нь үү тий. Тэгтэл ерөнхийдөө хоёр юм төлөвлөж байгаа. За маш их баярлалаа. Өнөөдөр бидэнд бас сонирхолтой төвчтэй хийж танилцуулсан сэтгүүр ангийн сурагч болох Мөнх Хүчрал их шиглэнээр байлаа. За хоёрдуудаа маш их баярлалаа. Хичээл намжуулсан. За баярлалаа. Баярлалаа. За